Сайн байцгаана манайхаа. Өнөөдөр бүгдээрээ юу их вэ гэхээр What's in my bag хийн. Тэгээд харж байгаачлан би бол ханиад хүрсэн байна. Хаврын хавсарганд өрцөн хүн байна. Тэгээд өөрөө л ингээд дулаан авбал 1000 лайнстон нэрээ хаврын хавсарганаар дулаан авслах хэрэгтэй гэж хэлсэн мөртлөө ягаад ч юм бэ ханиад хүрцээд байж байна. Тэгээд одоо тэг явтай. Өнөөдөр бол тавтах байхгүй юу? Тэгээд би сая сургууль очоод тэгээ жоохон юм хийж агаад хурж ирсэн. Тэгэхээр зөвхөн маань бол хоосон байгаа гэсэн үг. Гинт ингээл бичлэгээ гэж бодвол ингээл онгод орж ирэл хичээ бичлэгээ хийж ийн. Тэгэхээр нэрээ энэ хараа би ингээ нөгөөнийг шилээ сольсон. Эндээ шилээсэн ягаад вэ гэхээр миний нөгөө нэг хуучин шил маань хасах нэг байсан байхгүй баруун зүүнэд маань тэгсэн чинь би ингээд нүдээ үзүүлсэн чинь миний энэ баруун нүд маань хасах 2 болсон байсан. Би ингээд хасах 2-оор ингээд орчлон ороо харах хэрэгтэй. Би ингээд хөөрхийн нүдийг хүчлүүлэн байж тэр хасах нэгээр ингээд хараар ичигээд харуулад энэ баруун нүдээ амар ядаргаадсан билээ. Тийм болохоор энийг хасах 2 болгосон. Тэгээд энэ маань хасах 1 байгаа. Тийм. Тэгээд ийм шилтэй болсон байна. За одоо тэгвэл эхнээсээ эхэлцгээе. Миний энэ цүнх байна л та. 1-р курстэй бол ингээд авсан цүнх. Хамгийн ихний карманд бол би зөвхөн түлхүүрээ идэг. Тэгээд түлхүүрээ гаргаад тавьсан байгаа болохоор юу ч байхгүй байна. Тэгээд дараагийнхны заяа. За тэгээд энд бол зүгээр л миний амьдрал байгаа заяа. Эндээс бол юу ч гарч иж магадгүй. 1-р миний шүдний сойз. Миний шүдний сойз байна. Энэ бол тэгээд маш их хэрэгтэй хаа хийзээч. Цүнхтэйгэл явж байхад би ер нь ингээд хаашаач ингээд явчих чадна. Амьдрал маань явж байгаа болохоор амар мөсөлмөстэй хутгалдаад байгаа болохоор хуурай салбидаг болов. Нэртэн салбидаг явж байна. Тэгээд чихвч байна. Энэ бол бас ихсэ. Тэг. Энэ ингээд ангаараад байхаар аюу хэцүү гадсан. Монголд тэгээд ийм юм хийсэн. Энд ихтэй удаж байгаа болчих. Тэгээд миний power bank. Энэ бол нэлийн Yambi power bank ингээд. Тэг нэлийн Yambi power bank. Тэг. Би барыг ашигладаг. За тэгээ миний саяхан нөгөө нэг нүдээ үзүүлсэн гэсэн дээ. Нүдээ үзүүлсэн чинь миний нүдийг аюу юм хуурайшсан байна гэсэн. Тийм болохоор нэг юм тусаалаад байж. Одоо тусаах цаг болсон байна. Чанга маань. Танай нөхний заяаны хань бол залуу ир зүүн гарт нь хөрвөл нүд орно. Яа, бичлэгийг чи хүүхдүүд гараад ирсэн үгүй юу? Манай орчны хүүхдүүд айгүй их тоглолтог айгүй хэцүү. Тэгээ энэс болоод би л давхрынхаа ааштай их чинь болсон. За, тусаалгаад тусаачлаа. Тэгээд ханаа төрсөндөө холбогдуулаад гавар байна. Гэтэ би ер нь бол гавар айгүй их төрөх тийм аа. Амар гоё тийм. Сэргээгээд. Тэгээ сантол байна. Юу вэ ч одоо? Сантол байна. Тэгээд Д витамин байна. Энэ мезопорт байна. Миний жоохон ходоод идэж жоохон хямрчих гэдэг тийм. Тэгээд мезопорт авч явж байна. Энд чинь болохоор нөгөө нэг юу тослог авдаг юм. Ингэж аваад ингээл тослог авчихдаг. Одоо тослог байна одоохондоо. Тэ нэг ингэсийгээд авдаг байхгүй. Disgusting shit. Энэс чих гардаг юм. Нэг юм тослог авах гэж байна. Тэгээд энэ бол миний хайртай уруул өнгөлөгч. Маш гоё. Тий. Энэ бас арай өөр төрлийн тусаалга гарч ирж байна. Би өөр нүдний тусаалга аюу хэрэгэлт юм байна. Тий. Энэ жоохон юм сэгнүүлээд идэв. Тэгээд жоохон сэргээгээд байгаа юм шиг санагдаад идэв. Миний нүдийг жоохон хорсгодог. Тий. Тэгэхээр 2 тусаалга гарч ирж байна. Гарын тус гарч байна. Гарын тус. Гэтэ би энийг хизээч түрхдэггүй. Тий. Хизээч түрхдэггүй гарын тус. Энэ бол миний өвөл ашигладаг гэрэл. Юу байдгийг. Өвөл чинь ингээд аюу хордоо орой болоод тэнгууд орой хичээлээс тарангуут ингээд зам харанхуй авахд аюу хэцүү байгаа гэдэг байхгүй. Тэгээд тийм учраас гэж oh my god гэрэл тусгадаг. Амар тод гэрэлтж байгааз. Тийм тэгээд аюу амар аснаа энэ чинь бас ингээд бүдгсэн шаарлна.
Улаан. Одоо энэ юм дохиол шиг аюул лагаа энэ чинь тэгснэ. Дахиад энэ юу гэж бодож байна? Энэ чинь нөгөө нэг гал асаагаар. Опш. Асч яана. Ингээд халдаг. Тэгээ би аав энийг өчсөн аав гэж тэгээд үгүй чи ийм юмтай юм байна штэ юм штэ гэж хэлэхгүй тэгсэн чинь тэгээ тэр ямар хамаатай чи наатхандаа ингээ гараал руулацуулж чадахгүй юу гэсэн. Ийм л би эрэг хүм гэд бодчихгүй дөө. Тий. Тэгээ энийг бол одоохондоо ашиглахгүй байгаа яа гэхээр би нэг орой гарч барахгүй гэрлэний шаардлага байхгүй. Хог, имний хог. Хүй энэ одоо ил юм явж байна. Би аюу нэг тийм имсэг юм а энэ одоо теклодинг юм шиг. Би одоо имс судлал үзээд байгаа хүн шүү дээ. Манай имийн багш нар бол хаанаас яасан мэддэхгүй бити юм авч ууж ийл гэдэг. Тэгээд одоо миний цүнх бол бүхэлдээ имийнсэн. Тэгэхээр уучлаарай багшаа. За тэгээд энэ ингээд усчих шиг боллоо бас хог гарч ирж. За уртлынханд усаа. За энэ бол мэдээж миний уснасаа би усыг бол та байнга уудаг. За ингээд нэлээгүй том заяа. Нэлээгүй томын нэг юм урдныг сонио хоёр карма шиг юм байгаа байхгүй. Энд бол манай эмийн багш тооны биш авч ирсэн. Тэгээ энэ бол 10 жилд ашигладаг бас нэг тийм суг тооны биш юм байна. Тэгээ нэг хитгэн ийм үйлдэл хийдэг тооны биш. Тэгээд энэгээр ч одоо ингээд ийм юм бодно шүү дээ. Тэдэн грамын тэдэн процентын эм үг. Тэгж өгдөг. За энэ бол миний халбас сэрээ. Та бүхний мэдчих байгаачлан гэхдээ би нэг угаагүй. Айгаа хамаагаад. Энтэнд өөрийнхөө халбас сэрээ гэж байгаа. Энэ бол өнөөдөр миний авч авсан. Би өнөөдөр банш авч авсан. Тэгээд баншны мас ав байна. Одоо вахас. Тэгээд өнөөдөр нэг реферат бичих юм жоохон тодруулах гэж ухааны юм авч авъя гэдэг. Энийг бол авч аваад ашигласангүй. Энэ болохоор миний юу тэмдэглэл илүү дутуу юм тэмдэглэдэг дэвтэр. Кэмо одоо тэгээ сүүлийн үед ер нь бол даалгаврын дэвтэр болсон байгаа. Одоо харж байгаачлаа ингээд хичээлүүд ингээд тэмдэглэсэн. Тэгэхгүй бол аюул олон ойролцоо хичээлүүд ороод байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр нь тэднийхээ хийхстэй юмн дундаа төрөлдөөд эсвэл мартчихад байгаа. Тийм болохоор яг ингээд цаг тухай бүрт нь ингэж тэмдэглэдэг болсон. Даалгавар малгавар. Эндээс одоо ингээд жор морл явуулчлаа л дээ. Имийн жор. Би сая жоохон бичил ямаа хийж агаад ирсэн. Тэрнээс жоохон хийхгүй болохгүй гэж бодоод тэгээд хийсэн байна. Би ер нь жоохон тодруулах дуртай. Тодруулж тэмдэглэдэг. Тийм бол толгойн тогтоод идэв санагдчих. За энэ бол миний пенал гарч ирж байна. Пеналын минь авах юм болов? За харъя да. Миний пеналч айгүй ойлгомжтой, уйлгартай. Тэгэд ер нь бол нэг гоё чигөө би өөрөө итгэдэг ч юм уу тийм хэлэхэд хар балаар бичснээс илүү цэнхэр балаар бичсэн юм илүү ой тоонд буудаг гэж би боддог. За энэ цэнхэр өнгөөр бичсэн юм хүний тарих илүү ингэж сандаг мандаг өнгөтөөр гэдэг нь шүү дээ. Өнгөтэй юмыг ингээд хүний тарих илүү сандаг. Тийм болохоор цэнхэр балаар бичвэл арай юм тогтооход амар байдаг. Тэгээ би ер нь цэнхэр балаар бичдэг. Тэгээ ягаад дандаа дардаг бол байгаа вэ гэхээр би тагтай балны тагийн дандаа алга болоодаг. Тагтай бал хэрэглэх үнэхээр надад заяа байдаггүй. Тийм болохоор муугаа мэдээд бол дандаа дардаг бол авдаг. Амар ээ. Тэгээ ойрын хэдэн жил би баг ерөөсөө тагтай бал ер нь ашиглаагүй. За миний пэд гарч ирж байна. Тэгээд энэ одоо товчлуур нь ингээд алдагдсан билээ хөрх юмт. Энэ дээдлийнхээ сая алга болгосон юм шиг. Яг ингээд би пэдэ авч явдаг өдөр л ямар нэг миний пэдэнд ямар нэг асуудал гардаг заяа. Аюу хэцүү. За тэгээд миний бичлэмийн дадлага төвтөр байна. Яг нэг багтахгүй шүү. За тэгээд реферат байна. Тэгээд би бол ингээд бичсээс авахгүй тэгээд за нэмж хасах юм байвал нэмж хасъя да гэсэн чинь бараг л бүгдийг л засах хэрэгтэй л болчих шиг боллоо гэж бодлоо. Ер нь засъя. Тэгэхээр өнөө өрөө энийг жоохон засч янзалцгаая. Арай жоохон гүрэлний хийсэн шиг санагдав. Тэгээд би одоо сэтгэл хөдлөлөөрөө яг өнөөдөр намын санд хамгийн хичээл амжуулна гэд бодсон юм яасан. Ягаад ч юм нэг бас хичээлийн дэвтэр цонхлоод аваа авчиж хийгээгүй, дэлгээгүй.
Харин миний амбицныг хаяа жоох арай тийм бодит босоор сэтгэдэг юм байна. Тэрх маань. За тэгээд төрөвч байна. Төрөвч дотроо би хідэн төрөвтэй вэ? Би хэр баян хүн бэ гэхээр 24 гарч ирж байна. Энэ төрөвчийг бол сүүл юм үлээ гэж бодоод хэрэггүй бах уу. За тэгээд нэг янз бүрийн энэ номын сангийн үнэмлэх одоо янз бүрийн картнууд байна. Би чи нэрээ бас жолооны үнэмлэхтэй хүн шүү дээ. Харж байна уу та нар? Тэгээд энэ болохоор тийм ээ. Ариун цэвэр иргэлийн ут. Энэ тэндээс ингээд гэлэг цагаан маан гарчгүй нэг амар идэх хөхгүй ингээд. Аюу хөрхөн даун утах хэвчээ. За тэгээд дуусчих болтой шүү дээ. Дуслаа. За. Ингээд дуслаа. Миний бичлэгний санаа бол ийм л байлаа. Яа. Тэгээд ер нь гоё бичлэг хиймээр санагдах юм бол тэгээд релог хийх л баг. Тэр үеийн онгод тэнгэр надаа яаж нөлөөлөх нү те. Тэг өнөөдөр гизээ бол дүртэл би хийцээ. Май гизээг хараач та. Солиотой. Тэгээд яг миний сүүлийн одоо нэг ойрын үеийн гол зорилго маань өсөхгүй ядрахгүй тэгээд нойроо алдахгүй л байх гэж явж байгаа. Тэгээд ядрах юм бол зүгээр л унтчаад байгаа. Ягаад ч юм ингээд хавар алуутч тэр юм эсвэл олвол ингээд ханайдандаа бас ядраад байгаа юм. Би зүгээр шууд ингээд нохчдаг болсон байлаа. За 10 өнгөрөөл шууд нойрол унтчихна. Тэгээ гол нь хичээл хийх унтж байгаа байхгүй юу би оройдоо эренгүүтээ ядраад за өглөөдөө хичээлээ хийдаа гэж бодоод айгүй эрт ингээд 5 өөр цэвэрлэг тавина. Ингээд цэвэрлэгэндээс юусоо сэрэхгүй. Би дуурсныг мэдэхгүй эсвэл би өөрөө тэрийг унтрааснаа ч мэдэхгүй. Зүгээр л ног. Бүр юу ч байх, юу ч санахгүй. Тэгээ өөрөө бүр ингээ нарны гэрэл мэрлэр сэрж байгаа байхгүй юу? Өөстөө ямар сайхан өглөө гэдэг. Тэгээд ингээд аюу унтж байгаа. Тийм болохоор. Тэгээ яах вэ? Угаасаа шүн хийгээд байвал би маргааш нөөрөө зовдөг болохоор нойр бол миний хувьд маш чухал, маш чухал. Тийм болохоор тэгээд унтчаад байгаа. Тэглэж угаасаа ханаад мандаттай хахад тархлаа мархлагаа дэмжиж дэмжиж удахгүй бол энэ ч одоо бүр амар юм болно. Тэгээд нуснаас сайхан утгалтаж авч байна. Манай багш нар көчч одоо ямар амар ханаа төрөйвэл гэсэн. Ахаа л яагаад. Тиймэрхүү л байна. Ойрын сайхан. Тэгээд одоо ингээд амралтын өдөр болсон. Тэгэхээр амралтын өдөр болсон болохоор хідүүлээ зүгээр л амарцгаая. 2 хоног сэрүүлэггүй унтах нэ хідүүлээ. За. Бай бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Баяртай.